За одоогоос бараг 15-6 жилийн өмнө би өсвөр насны охин байсан. За тэр үеэсээ л Цандаата Цүндэлийн номыг уншдаг байсан. За тэгээ энэхүү номонд миний хүүхэд насны хамгийн гоё гэгээдэг дурсамж, шингэсэн байдаг. Мэдээж би энэ номноос өв соёл, хүрээлэн байгаа орчин, найз нөхөдлийн үнцэн, байгаад их дэлхийн хүй холбоо гэдэг ч юм уу маш олон танин их үнзөөсүүдийг мэдэж авч ирсэн. Тэгээд хүүхэд байхаасаа сурсан мэдсэн юм хизээч мартагддаггүй. Тийм болохоор энэ тэнд ингээд Цандаата Цүндэдээ энэ зан номтойгоо таарахаар ингээд яалтчгүй нэг юм хүүхэд насны гэгээдэг цагаахан тэр өсвөр насны шүүдэрхэнг би од хардаг. Тийм ч учраас надад энэ ном маань айгүй их юм дурсамжийг шингээсэн байдаг. Тэгээ одоо хүртэл ингээд явж байгаад нь бол үнэхээр их баярлалаа. Тэгээд дөнгөж сая би бас ингээд цувралдуудаа маш ихээр бүх цувралыг ингээд авч уншиж ихсэн дахиад. Яагаад тэгэхээр одоо үед бас надад эргээд хэрэг болсон шалтгаан нь би нөхөртөө Монгол өв соёлыг илүү танин мэдүүлэх, зааж сургах үүднээс номоо авч хамт уншиж өгч байгаа. Тэгээ манай өмч гэсэн айгүй их сонирхож байгаа. За тэгээд 2 сая гаруй хэвлэгдсэн учраас энэ бол яадчгүй Монголдо бүүн болж чадсан бестселлер болсон бүтээл юм аа. Тэгээд одоо анхны ингээд уншигчдын харахаар том бүсгүйчүүд, залуучууд батсан, аав ээжнэр батсан байгааг бодоход ядчгүй л 3 үеийн одоо хүүхд залуучуудын хамгийн хайртай бүтээл байгаа зү тэ. Тэгээд Америкт байхдаа ч гэсэн ингээд Монгол эцэг эхчүүд үр хүүхдүүдтэй өв соёлыг нь хэлийг нь ингээд мартагдуулахгүй тулд Монголоос дин за Цандаата Цүндэлийг авч ингээд уншиж өгч байгааг нь харсан. Тэгээ тэр нь бас надад айгүй гоё санагдсан. Би саяхан бас дүүнэртээ Мишель Экспо дээрээс ингээд маш олон бүх зурлаар нь бараг хэдэн 100-аад ном аваад тэгээ дүүнэртээ бидсэн бүр зурагтай учраас айгүй их сонирхтын татаад амар дуртай байсан. Дөнгөж уншиж сурж байгаа хүүхдүүдэд бол айгүй гоё бас бэлэг болж исэн. Тэгээд миний хувьд одоо үед ингээд хүүхдүүдэд чихэр жимс бэлгэлэхээс илүү мэдлэг бэлгэлэх нь айгүй чухал гэж боддог. Тийм болохоор хүүхдийг баг дээр нь ном уншиж сургацгаая. Тэгээд өв соёлтой илүү ойртуулцгаая. Хүүхдүүдтэй мэдлэг бэлгэлцгээе.